За намайг Төмөр Чулууны Бат сайхан гэдэг. Сэлэнг аймгийн Мандал сум Тухсун дундын цагдаа хэлтсэн. Нийт хэв журам хэсгийн хэв журмын ахлах байцаагчаар ажилладаг. Цагдаагийн хошуу золтой. За цагдаагийн байгууллагад 27 дахь жилдээ ажиллаж байна. За энэ цагдаагийн албанд орж ажиллах болсон гол одоо нөлөөлсөн зүйл маань бол миний аав нөлөөлсөн ягаргүй нөлөөлсөн. За миний аав цагдаагийн бэлтгэл ахмад Сэрэнгийн Төмөр Чулуун гэж хүн байдаг. Эдгөө одоо тусамд гавьяаныхаа амралтанд байгаа. Тэгээ энэ хүү мэрэгжлийг сонгож одоо цагдаагийн удам давжсан цагдаагийн ажилтан болж ажиллаж байгаагаа одоо цагдаагийн хүү болж төрсөндөө бол бахархалтай байдаг. За би Түмээрээ хотын уугуул энэ сургууль төгссөн. Тэгээ Түмээрээгийн цагдаа зэрэглэлийн ангид анхан сэргийлэгчээр орж ажиллаад 2000 он тэтгэвртэй гарсан. Аавынхаа захиасыг ажил амьдралынхаа нэгэн шугам болгож яваа энэ эрхэм хүмүүн Монголын цагдаагийн ерөнхий газаргийн их айлын нэгэн эдис болон ард иргэдийнхээ амар тайван амьдралын инхий манаанд тангараг өргөн зүтгэж явна. Цэргийн албаас дуусгаад тэгээд халагдж ирээд байж байгаа л тэгээд цагдаагийн албанд орсондоо 1991 оны 11 сард орсон. Тэгээд 10 сараас судлагдж ирээл 3 сар дадлагжж жагаад тэгээд яг тушаал маань 1992 оны 1 сард 1 сарын 25-ны өдрийн 24 тоо тушаалаар тус цагдаагийн намайг одоо яг ажилд орох үед цагдаа сэргийлэх анги гэж байсан. Анги байж байгаа тасаг болоод яг энэ үед бас нөгөө шилжилтийн үе байсан. Энэ үед яг цагдаа болж исэн дэд дахлах цолтой эргүүлийн цагдаа гар хэлжсэндээ ажлын гараага. Одоогийн Сэлэнг аймгийн Мандал сум дах сум дундын цагдаагийн хэлтсэн 1957 оны 1-р сарын 59 дот тушаалаар зүүн хараа өртөөд цагдаа сэргийлэх тасаг нэртэйгээр анх байгуулагдаж байжээ. Тус хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах хэсэг нь нийт замын цагдаагийн хэсэг, замын цагдаагийн алба, эрүүжилэх саатуулах байр, шүүхийн шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг, алба гэсэн бүтэц оронтойгоор нийт энэ цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүний 60 гаруй хувийг эзлэн гэмтэрхтэй тэмцэх нийтийн хэв журам хамгаалах бол нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлийг гүйцэтгэж байна. Манай Мандал сумын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн Мандал сумынхаа нийт ад иргэдийн амраа малын тайван амьдрах это тогтоох нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байгаа. За манай Мандал сум бол ерөнхийдөө аль биесээ бол 27 мянган гаруй хүнтэй. За давхар Баянгол сум Дүнхэл хийх тосгон гэсэн нэг чиг хариуц ажилладаг. Тэгээ энэ цагдаагийн хэлтсийн нийт бүрэлдэхүүн маань бас Мандал сумынхаа ард иргэдийн амраа малын тайван байдлыг лөө цагнаагүй ажиллаж байгаадаа бас бахархалтай байдаг. За 50 сүрэг ойлгоо. За энийг эргүүлийн алба багшчдын станц 16-гийн 16-гаар 29 17-оор 3-18-аар станцаар байнгын холбоотой жижигтэй холбоотой яв. За маршрут чинь шалгаж бас тодорхой үрж хэллүүдэг өгнө. За болон туссан маршрутанд. Сэлэнг аймгийн улсын тэргүүний Мандал суманд 9 багийн 50000 гаруй өрхийн 27 мянган иргэн оршин суудаг.
Монгол улсын томоохон сумдын нэг болох Мандал суманд тус цагдаагийн хилцээний хамт олон нь захиргааны удирдлагын хэсэг, эрүүгийн цагдаагийн хэсэг, мөрдөн байцаах хэсэг, хэрэг бүртгэх хэсэг, нийтийн хэв журам хамгаалах хэсэг гэсэн үндсэн 5 хэсгээс бүрдэн сум орон нутаг иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө тангараг өргөн, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орны сайн хүү, инэрэлт ханийн түшиг тулгуур, инхри бицэн үрсийнхээ ирээдүйн гэрэл гэгээ болон тэмүүлж явна. Найман хүүхэдтэй биднээс одоо 7 байгаа. Хамгийн том нь манай бацаах том хүү. Том хүүгээ яагаад цагдаа бас болгосон маа гэхээр ой сургууль төгсөж ирэхэд нь юу хөтөн зүйл яриад ер нь авах хэрэглээ дагуу энд ажиллах бол яасан бэ? Тэгээ өөрөө ч өвшөөрсөн. Ийч хөөцөлтөө тэгээд энд анхан цагдаагаар лавар ухраж одоо аавшгэ болох юмсан. Тэгээд цагдаагийн ажилтан болох юмсан гэж мөрөдчихсэн. Бас үдий зэрэгтэй цагдаагийн ажилд одоо ажиллаж аавынхаа ажиллаж ирсэн ажлыг үргэлжлүүлээд цагдаагийн байгууллага ажиллаж байгаадаа бас баяртай байдаг. Цагдаагийн нүгт орж төрснөөр магадгүй одоо гэдэг юм нийгэмтэйгээ харьцахтаа одоо илүү ч байд юм уу тий хүнтэй харьцах чадвар нь илүү би бол тэр чадруудыг бол аав ээжээсээ аваасаа авсан гэж өөрийгөө боддог 5 дугаар ангид тахта ер нь хөөхт ингээд оройтно гэд манай оройт хардаг гэд намайг ажиллаараа дандаа өөрийнхөө ажилдаа ирэлж яадаг гэсэн цуг явдаг гэсэн тэгээд ингээд лавда ирэхлээл цуг гараас натгаал явж явах надад айгу гойсон танигдаг ус одоо хамгийн хүүхд насны үнэтэй дурсамж гэвэл миний хувьд тэрлээдэг. Цагдаа хүний хүүхд яг юуг ойлгосон бэ? Юуг одоо цагдаа автаа байснараа тэр цагдаагийн тэр хүүхдийн одоо ажил амьдрал одоо тэр бүх зүйлийг яг зөв өнцгөөс нь олж харж чаддаг. Яагаад вэ гэхээр бусад хүмүүст цагдаа гэдэг хүн харах нэг өөр яг ингээд цагдаагийн ажлыг мэддэг аавынхаа тэр эрхэлж буй тэр төр зүтгэжүүдэр ажлыг ойлгодог болдог. Манай бол тэгээд яг ажил амьдралаа тэгтээ айл алийг нь зохицуулж явж чаддаг хүн гэж би аавгаа боддог байхгүй юу. Хэдий ийм үүрэг хариуцлагатай яг үгүй тийм хүнд хэцүү ажил хийнээсээ манай хүүхдүүдээ ерөөсөө тэгж надад юу гэдгийг би одоо ажилтаа хүн те та нарт ингээд цаг зав гаргаж чадахгүй юм тийм юм бол ерөөсөө бас байдгүй. Манай бол хоол гоёо хийдэг. Хоол хандтай хийдэг. Хүүхд байхдаа дээд ангийнх ах нарт дээрлгүүлээд тэгээд аавтаа ирээд угаасаа жоо хүүхд юм чи ховлоо шүү дээ. Тэгээ аав маань нэг очиж уулзж исэн. Тэгээд тэр цагаас хойш ерөнхийдөө Ариукагийн аав цагдаа юм байна гэд ер нь ах нарч тэгээд ер нь үеийн найзууд маань ч гэсэн энэ бол мэддэг. Ариукагийн аав цагдаа гэсэн гэдэг. Тэгээ би бол аавынхаа ажиллаар маш их бахархдаг. Аавын маань ажил дандаа орой тардаг. Тэгээл бороотой салхитай одоо ямар ч нөхцөлд ажиллаж л байдаг. Тэгээд нийгмийн тэр одоо хар бараа одоо муу мухай бүх зүйлдээ тий утгалдаал ингээл ажил айгүй хэцүү. Тэгээд нэг шөнө айгүй их аадар бороо ороод айгүй цахилгаантай тийм бороо орсон юм ба. Тэгээл ерөөсөө би ч ерөөсөө аав амт хөхт. Тэгээл ээжээ хаалгаа бити төгчээрээ аавыг ирээд аавыг мангаа аваа явчихна хаалгаа бити төгчээрээ гээд тэгээд гөөгээд явчтай хөөхтэй гэсэн. Аавынхаа нэг цагтаа нэг ийм малгайг өмсцэн. Дүү маань дүүдээ нэг юу шүүр бариулцсан. Өөрөө шалны мод барьцсан. Аавыгаа хамгаалах гэж байгаа ингээд. Тэгээ нэг тийм дурсамжууд байдгийг надад тодулцсан. Ажлынхаа хажуугараас гэртээ орж ирээд одоо ингээд амрах үедээ сайхан сэтгэл тайван амардаг энэ нөхцөл болцоог нь бүрдүүлж амьдрах юмсан гэж хичээсээр ирсэн л дээ. Миний амьдралын утга учир болсон миний 3 сайхан хүүхдээ чамдаа хайртай шүү л гэж хэлээ да.
За манай бацаахан бол бас ажилд хариуцлагатай, хариуцсан ажилдаа эзэн болдог. За одоо ахлагч нар цагдаа нарт бол бас зааж сургадаг, хэлж ярьдаг, үлгэрлдэг. Одоо нэгэн тухайн үеийн бол өнөөдрийг харахад бол бас цагдаагийн эцэг маань хамгийн одоо олон жил ажилласан Ахмад ийм албаагч болсон байна. 15 онд дээр хамт жижигрийн офицер, жижигрийн туслахын үүргийг хамт гүйцэтгэж 24 цагаар хонож ажилладаг байлаа. Бацаагаа шууч маань хамт ажиллахад одоо их түвшигтэй, зарчимч шаардлага өндөртэй юм болохоор ажлын үр дүн ахиц сайтай ажиллахад их хэвтэйхэн байдаг. Ард иргэдийн аюулгүй байдлын төлөө халуунд галж, хүүтэнд хүрж, гэмт хэрэг осол аваараас иргэдийг хамгаалан, хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа түүний нүр их хөдөлмөрийг төр засгаас үнэлж, 1994-97 онуудад цагдаагийн хилцээний баярын бичиг сайшаалын үнэмлэх, 2011 онд ардын хувьсгалын 90 жилийн ой медаль, 2011 онд Сэлэн аймгийн 80 жилийн ой медаль, 2011 онд цагдаагийн албаны төлөө 2 дугаар зэргийн медаль, 2012 онд нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны Монгол тандаа зүтгэхийн медаль, 2012 онд цагдаагийн албаны төлөө 1-р зэргийн медаль, 2014 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дурсгалын тэмдэг, 2015 онд Монголын залуучуудын холбооны хөдөлмөрийн алдар цол тэмдгээр, 2017 онд Мандал сумын засаг даргын жуух бичгээр, 2018 онд Сэлэн аймгийн засаг даргын жуух бичиг, 2002 онд цагдаагийн дислэгч цол, 2005 онд цагдаагийн ахлах дислэгч цол, 2009 онд цагдаагийн ахмад, 2013 онд цагдаагийн хошууц цолоор тус шагнасан юм. Монгол улсын иргэн бие цагдаагийн албанд орж ажиллахдаа Монгол улсын үндсэн хууль, бусад хууль, албаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чамд сахин чин шударгаар ажиллаж шаардлага гарвал ам бие үл хайрлан зүтгэхээ батан гаргалъя. Би энэ тангарагаас нийт сууас хуулийн хариуцлага хүлээнэ. Төвшин амгалан хуйлаа дайдэлж, төрийн ёсоо хүндлэн сагсан, алтхан бие умартан зүтгэж, амгалан инхийн харуулц зогссон, эрийн хямар хавыг гайхуулсан, эрхэт төрийн сүлдэт цагдаа, мохож үзээгүй цог золбоо, Монгол төрийн чимэг цагдаа.